Гитлэл ном бол Библийн 2 дахь ном юм. Эхлэл номын төгсгөлийн үйл явдал энэ номонд үргэлжилдэг. Авраамийн ач хүү Яков гэр бүлийнхээ 70 хүний хамт Египт рүү нүүснээр уг ном төгсдөг шүү дээ. Яковын 11 дахь хүү Йосеф Египтийн 2 дахь өндөр албан тушаалтан болж бүх төрөл төрөстөө аварсан. Египтийн хаан Фараон тэдний гэрийнхнийг Египтэд ирж амар төвшин газар суурьшихыг урьсан. Он цаг өнгөрөн Йосеф болон түүний ах トゥ нар тэнд нас барцгаажээ. Ингээд 400 жил өнгөрсний дараа гитлэлийн түүх эхэлдэг. Номын энэ нэр уг номын эхний хагаст гардаг үйл явдлаар нэрлэгдсэн. Энэ бол Израильчууд Египтийг гитлэн гарсан түүх юм. Уг номын сүүлийн хагас нь Синай уулын бэлд өрнөдөг. Энэ видеонд Израильчууд олон зуун жил өсөн үржиж, өнөр өтгөн болж тэр нутгийг дүүргэсэн эхний хэсэгт бид төвлөрөх болно. Энэ нь Эден цэцэрлэгт хүн төрлөختнийг өрөөсөн эзний өрөөлийн шууд биелэл байв. Үүгээр бидэнд Библийн чухал түүхийг сануулж байдаг. Хүмүүс гим нүгэл ба тэрслүү байдлаараа Бурхны өрөөлийг үгүйсгэсэн. Иймээс мөнхийн эзэн Авраам болон түүний гэр бүлийг сонгон авч түүгээр дамжуулан өөрийн өрөөлийг хүн төрлөختөнд өгөхийг хүсжээ. Гэхдээ Египтийн шинэ хаан Фараон Израильчуудыг өрөөл гэж хүлээж аваагүй. Харин ч өссөн нэмэгдэж байгаа нь энэ цагаачд эрх ямбанд нь занд хийлэн гэж боджээ. Яг л Эхлэл номд гардаг шиг хүн төрлөختөн эзний өрөөлийн эсрэг тэрслэв. Ингээд мөнхийн эзний өрөөлийн сууг болох Израильчуудыг Фараон устгахыг оролджээ. Тэр Израильчуудыг хүнд бэрх хөдөлмөрт харгислан боолчилж, шин төрсөн бүх хүүг нийл мөрөнд хаяж байх тушаал болгов. Фараон бол Библиэд гардаг хамгийн муу дүр юм. Түүний хаанчлал Бурхныг эсэргүүцдэг хүн төрлөختний мөн чанарыг илтгэдэг. Фараон зөвхөн өөрийнхөө ашиг сонирхлын үүднээс альвааг сайн муу гэж тодорхойлдог байсан бөгөөд гимгүү нялх хүүгүүдийг устгаж байгаагаа ч зөв гэж боджээ. Египт Эхлэл номд гардаг Вавилоноос ч дор болжээ. Иймээс Израильчууд энэ шинэ Вавилоны эсрэг туслан жирэн орилоход Бурхан сонсож хариу өгчээ. ертөнцийн эзэн эхлээд Фараоны ёрын муу шийдвэрийн үр дүнг эсрэгээр нь эргүүлсэн юм. Нэг Израиль их нялх хүүгээ нийл мөрөнд хаяхдаа сагсан дотор хийж тавьжээ. Сагстай хүү тайван хөвсөөр Фараоны өөрийнх нь гэрийнхэн дээр ирчихжээ. Түүнийг Мосе гэж нэрлсэн бөгөөд тэрээр өсөж том болоод Фараоны муу санааг дарах эзний төлөвлөгөөнд ашиглагдсан. Шатаж буй төглийн тухай алдартай үйл явдалд Бурхан Мосед өөрийгөө харуулж, улмаар түүнийг Фараон дээр очиж, Израильчуудыг чөлөөлгөж хэлэх даалгавар өгдөг. Фараон үүнийг зөвшөөрөхгүй гэдгийг Бурхан мэдэж байгаа бөгөөд үүнийхэн төлөө тэр Египтийн дээр олон гамшиг буулган шийдэх болно гэв. Фараоны зүрхийг хатуурлана гэдгээ ч эзэн хэлжээ. Ийм оршилтоогоор бид дараагийн үйл явдал руу шилжинэ. Тэнд эзэн Фараонтой нүүр тулдаг. Фараоны зүрхийг хатууруулна гэж Бурхан хэлсэн нь ямар утга учиртай юм бэ? Энэ түүхийн яг энэ хэсгийг анхаарал хандуулан унших нь тун чухал. Мосе болон Фараоны эхний уулзалтын дараа Фараоны зүрх хатуурв гэсэн байдаг. Энд чухам ертөнцийн эзэн өөрөө үүнийг хийсэн эсэх нь тодорхойгүй. Харин үүний хариуд мөнхийн эзэн эхний 5 гамшигыг илгээдэг бөгөөд тухай бүр нь Фараон болон түүний шүтдэг бурхтад ичгүүртэй байв. Мосе тухай бүрт Фараоныг даруй болж Израильчуудыг чөлөөлөхийг санал болгодог. Сонирхолтой нь тэдгээр гамшиг болгоны дараа Библи бидэнд Фараон зүрхээ хатууруулав, эсвэл түүний зүрх хатуу болов гэсэн байдаг. Тэр өөрөө зүрхээ хатуу болгож байсан юм. Харин дараагийн 5 гамшигт бид Бурхан Фараоны зүрхийг хатууруулав гэсэн байгааг харна. Энэ түүхийн гол санаа нь энэ бололтой. Хэдийгээр Фараон өөрийнх нь хүслийг эсэргүүцсэн гэдгийг мэдэж байсан ч мөнхийн эзэн Фараон зөв зүйл хийх боломжийг удаа дараа өгчээ. Харамсалтай нь Фараоны бузар санаа нь эргэж буцахад хэтэрхий оройтсон эцсийн цэгтээ хүрв. Зөвлөхүүд нь хүртэл түүнийг солиорсон гэж боджээ. Эцсийн цэгт хүрсний дараа ертөнцийн эзэн оролцож эхэлсэн бөгөөд Фараоны бузар мууг өөрийн авралын төлөвлөгөөний төлөө ашигласан. Бурхан Фараоныг сүйрэл рүү авчирч улмаар өөрийн хүмүүсийг аварч байгаагаар түүх үргэлжилнэ. Дээгүүр өнгөрөх баярын орой хамгийн сүүлийн гамшиг болсон. Эзэн бүх зүйлийг Фараоны эсрэг чиглүүлсэн. Фараон Израиль хөвгүүдийг алж байсан шиг ертөнцийн эзэн Египтийн ууган хүүгэн бүрийг энэ сүүлийн гамшигаараа устгахаар болжээ. Гэхдээ Фараоноос ялгаатай нь эзэн тэдэнд хурганы цусаар аврагдах боломж олгосон. Түүхэнд түр зогсож бидэнд Израильчуудын жил бүр тэмдэглэдэг дээгүүр өнгөрөх баярын зан үйлийг харуулдаг. Израильчууд Египтээс гарсан тэр шөнөө өөс эвгүй нялх хургийг нэдалж, гэрийнхээ хаалганы тодхон дээр цусыг нь түрхжээ. Эзний явуулсан гамшиг Египтийн дээр ирэх үед хаалган дээрээ цусны тэмдэгтэй айлуудын дээгүүр өнгөрч, тэр айлын ууган хүү аврагдж байв. Тэр цагаас хойш Израильчууд жил бүр энэ үйл явдлыг дурсан мөнхийн эзний шудраг шүүлт болон өршөөл инэрлийг эргэн санацгаадаг болжээ.
Харин фараоны хувьд бардам тэрслүү зангаасаа болж ууган хүүгээ алдаж эцсийн бүлэгт израильчуудыг тавьж явуулжээ. Израиль боолууд Египтээс гарсны дараахан фараон бодлоо өөрчлөв. Тэр цэргүүдээ цуглуулж эцсийн удаа израильчуудын хойноос нэхэн хөөв. Израильчууд тэнгисийн усыг аюулгүй гаталж гарсны дараа фараон дайран орж өөрийгөө сүйрэлд оруулжээ. Гэтэл номын энэ түүх Библиэд гардаг хамгийн анхны магтаалын дунд тэмдэглэгдсэн байдаг. Үүнийг тэнгисийн дуу гэдэг. Сүүлийн мөрөн мөнхийн эзнийг хаан хэмээн тунхагласан юм. Эзний хаанчлалын түүхийг энэ яруу найргаар шүлэглэн өгүүлдэг. Үүнд эзэн өөрийн бүтээсэн дэлхий дээрх ёрын мууг эсэргүүцэж, түүнд боолчлогдсон хүмүүсээ аврах зорилготой байгааг илэрхийлдэг. Тэр өөрийн хүмүүсээ амлсан нутагт хүргэж, өөрийн эрхэмсэг оршихуугаараа тэдэнтэй үргэлж хамт байх болно. Мөнхийн эзэн өөрөө хүмүүсийнхээ хаан эзэн нь болох үеийг энэ түүх харуулдаг. Израильчууд дуугаа дуулсны дараа уг түүх гинэт санаанд оромгүй байдлаар эргэдэг. Тэд цөл хээрийг гатлан Синай уулыг чиглэн нүүцгээв. Замдаа өлсөж цангасандаа тэд Мосе болон ертөнцийн эзнийг өөрсдийг нь аварсныг хүртэл шүүмжилж Египтэд байсан хуучин сайхан цагаа дурсгааж байлаа. Гэвч тэр элсэн цөлд эзэн тэднийг хоол хүнс, уух усаар хангадаг. Харин энэ үйл явдал нэг бараан ул мөр үлдээсэн юм. Израильчуудын өөрсдийнх нь зүрх сэтгэл фараоных шиг хатуурсан юм биш биз гэж бодмоор. Харж л бай. Гэтэл номын эхний хагас ингэж л өрнөдөг юм.